За сайн байцгаана уу? Хэмэд оюуны үндэс хичээлийн 5 дугаар лекц эхэлж байна. За 5 дугаар лекцээр авч үзэх ойлголтууд нь хайлт ба оновчлол гэсэн сэдвээр яригдана. За энэ удаагийн лекц мөн өмнөх лекцүүдийн адил 3 тусдаа файл болгон хадгалагдана. Тэгэхээр та бүхэн лекцийн материалаа уншаад энд ярьсан ойлголтуудыг сонсоод лекцээ ойлгоорой. За 5 дугаар лекцээр бол хайлт гэж юу вэ? За хайлтын алгоритмд ямар хэллэгүүдийг ашигладаг юм бэ? За хайлтын стратегиуд ямар шалгуур үзүүлэлтүүдтэй байдаг юм бэ? За модоор харьцаж алгоритмууд гэж ямар алгоритмыг хэлэх вэ? За мод өгөгдлийн бүтц гэж бас ямар өгөгдлийн бүтцийг мод өгөгдлийн бүтц гэж нэрлэдэг юм бэ? За бид нар өмнөх хичээлүүдээр бол өгөгдлийн бүтцийн талаар ойлголтуудыг 2 болон 3 дугаар лекцээр үзсэн байгаа. За хайлтын алгоритмыг хэрхэн дурсаж болох вэ? За алгоритмуудын дотроо хайлт олон төрөлтэй байдаг. За тэр төрлүүд нь ямар төрлүүд байх вэ? За тэр дандаа мэдээлэлгүй хайлтын алгоритм гэж ямар алгоритмыг хэлэх вэ? Мэдээлэлтэй хайлтын алгоритм гэж ямар алгоритмыг хэлэх вэ гэсэн олон ойлголтуудтай танилцж эцэст нь дүгнэлт өгөх болно. За энэ сэдвийн хүрээнд хэмэд оюун ухааны асуудлыг шийдвэрлэх аргачлалуудаа судлаад практикт хэрхэн хэрэгжилж байгааг жишээгээр тайлбарлсан агуулгатай танилцсан. За үүн дотроо ямар агуулгууд байж болох вэ? Хайлтын тодорхойлолт, түнд хэрэглэгдэх нэр томьёо, тэдгээрийн ангиллал, за алгоритмуудын ангиллал, онцлог, за хэрэглэх аргачлалын талаарх ерөнхий ойлголтууд, за хайлтын алгоритмууд аль нь давуу, аль нь ямар сул талуудтай юм, за хэрэглэх ямар боломжуудтай байдаг вэ гэдэг талаар судалж эдгээрийн талаарх онлын мэдлэгийг эзэмших болно. За хайлт гэж юу вэ? Тэгэхээр бид нар бол яг үгээр ер нь бол аливаа мэдээлэлтэй ажиллахад хайлт бол хамгийн чухал байдаг. Хайлт маш чухал байдаг. Тийм учраас хайлт гэсэн ойлголтын талаар бол мэдэж авах нь зайлшгүй шаардлагатай. За хэмэд оюунд асуудлыг шийддэг гол аргачлалуудын нэг нь бол хайлт гэдэг. За тэгээд тэр хайлтыг яаж ашиглах вэ гэхээр зэрэг тухайн асуудал нь ямар төлөвлөлт байгаа вэ гэсэн олонлогуудыг ашиглаад асуудлыг шийддэг. Асуудлыг шийдвэрлэх гэдэг нь нөгөө өөрийн тавьсан зорилгодоо хүрэх эсвэл тухайн нөхцөл байдалд шийдэл олох ямар арга байдаг вэ гэдгийг олох энэ үйл ажиллагааг нэрлэдэг байна, тийм үү? За тэгвэл компьютерийн шинжилгээ ухаанд асуудал шийдвэрлэх гэдэг нь хэмэд оюун ухааны аргуудыг хэлдэг. За тэгээ үүнд үр дүнтэй алгоритм хэрхэн бүрдүүлэх үү? За эвристик, за үндсэн шалтгааны шинжилгээ хийх зэрэг олон арга зүйтэй байдаг. Тэгээ эдгээр шаардлагатай ямар шийдлүүд байж болох вэ гэдгийг олох шаардлагатай байдаг байна. За хайлтын алгоритм нь өмнө тодорхойлсон тэр шийдлийн чанар дээр үндэслэн тухайн хайлтын алгоритм бүрэн бүтэн байдал нь ямар оновчтой байдал нь оновчтой байна уу? Тухайн хайлтыг хийхэд тодорхой хугацааны хүндрэл үүсэж гэнэ үү? Мөн орон зай хүндрлийн шин чанарууд байна уу гэдэг эдгээр хүндрлийн шин чанарын талаар авч үздэг байна. За жишээлбэл амжилттай тоглож болох програмуудад дээрх нь бүгд хайлтад суурилсан байдаг байна. За бусад төрлийн хэмэд оюуны асуудлууд хайлтаар амжилттай шийдвэрлэгдсэн олон практикууд байдаг байна. За энгийн практик дээр бол ихэнх асуудлууд нь энгийн алгоритмаар шийдвэрлэгддэг. Тэр шийдвэрлэгдэхгүй байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд бэрхшээлтэй байдаг учраас тэдгээрийг шийдэх хамгийн хялбар арга нь хайлт байдаг байна. За тэгэхээр хайлт нь бол ямар нэгэн зүйлийг ойлголтыг барагцаалахад их ач холбогдолтой. За оновчлолын асуудал нь дотоод хайлт байдаг байна. За тэгвэл хайлт гэж юу вэ гэсэн тодорхойлтыг хэдүүлээ ярилцъя, тийм ээ? Хайлт гэсэн тодорхойлтыг ярилцъя. За ер нь ихэнх алгоритмууд нь нэмэлт мэдлэгүүдийг ашиглаад хялбар өөрчлөгдөх боломжгүй байдаг. За гар аргаар юм уу механик хайлт нь нэмэлт мэдээллийг заавал ашиглахыг шаарддаг байна.
байх нь. За тэгэхээр ухаалаг байдлын одоо хамгийн чухал нь төлөвлөлт байдаг. Тэгэхээр тэр төлөвлөлтийг юугаар шийддэг вэ гэхээр хайлтаар шийддэг байх нь. За хайлтын одоо яг бас өшөөнийг арган тооцоолын арга байдаг. Гэхдээ заавал одоо яг хайлтаар шийдвэрлэгдэггүй бүх асуудлууд шийдвэрлэгдэхгүй тодорхой шийдвэрлэгдэггүй олон асуудал бас байдаг байна. Тэгэхээр зэрэг хайлтаар загварчлагдаагүй асуудлууд шийдвэрлэж чадахгүй л гэсэн одоо ойлголтыг авах зүйтэй гэж бодож байна. За асуудлыг хэрхэн зөв шийдвэрлэхийг нь загварчилснаар ер нь бол хайлт амжилттай хэрэгждэг байна. За тэгвэл хайлт хийх гэж байгаа бол тухайн хайлтанд хэрэглэгддэг, хилэгдэг, ашиглагддаг одоо тодорхой нэр томьёоны хэллэгүүд байдаг байна. За тэгээд тэр хэллэгүүдийг энэ ч тодорхойлж оруулсан байна. За хайлт нь өгдсөн одоо хайлтын талбар дах хайлтын асуудлыг алхам алхмаар шийдвэрлэдэг. Шууд шийдэхгүй тодорхой алхмуудаар алхмуудыг дамжиж тэдгээр асуудлыг шийдвэрлэдэг байна. За хайлтын асуудал үндсэн 3 хүчин зүйлтэй байдаг байна. За эхнийх нь хайлтын замын эхлэх төлөв. За зорилтын тест гэсэн ойлголтуудыг багтаадаг байна. За тэгвэл хайлтын зам гэж юу вэ? За хайлтын зам гэдэг нь болохоор зэрэг системд байж болох олон шийдлүүдийн багцыг илэрхийлнэ. Аль замаар явбал оновчтой хайлтыг хийж үр дүн шийдлийг олж чадах вэ гэсэн хайлтын замууд байдаг байна. За тэр замуудыг бүгднгийн тодорхойлж өгнө гэсэн. Алгоритм угаасаа тийм байдаг тийм үү? Ямар нэгэн асуудлыг шийдэхийн тулд тэр алгоритмын одоо олон шийдэх олон арга замуудыг бүгднийг бид нэр тодорхойлж өгдөг шүү дээ. Яг түүнтэй ч адилхан хайлтыг тодорхойлохын тулд хайлт хийх ямар замууд байна? Тэр бүх замуудыг бүгднийг багтаасан багцыг хайлтын зам гэж нэрлэдэг байна. За тэгвэл эхлэлийн төлөвүүд нь болохоор зэрэг яг аль зангилаанаас эхэлж хаанаас эхэлж хайж эхлэх вэ гэдэг нь бол чухал ахын тий. За тэгэхээр тэр хайж эхлэх зангилааг агентийнх нь одоо хамгийн ихэнд хайж хаанаас эхлээд эхлэх зам нь зангилааг нь юу гэж нэрлэхээр эхлэлийн төлөв гэж нэрлэдэг байна. За тэгвэл зорилтын тест гэдэг нь юу юм бэ гэхээр одоогийн тухайн төлөв байдлыг ажиглаад зорилгодоо хүрсэн эсхийг шалгах функц бол зорилтын тест гэж нэрлэдэг байна. Тэр функцийг. За тэгвэл хайлтын мод гэж юу вэ? За хайлтын асуудлын модны дүрслэлийг хайлтын мод гэж нэрлэдэг. Хайлтын модны үндэс нь анхны төлөвт харгалзах үндэс зангилаа болдог. Root тий үндэс зангилаа болдог. За тэгвэл үйлдэл гэж юу вэ? За энэ болохоор хайлтанд ашиглах үйлдэл гэсэн үг шүү дээ. Энэ нь болохоор боломжит бүх үйлдэлийн тодорхойлтыг агентд тодорхойлж өгч байгаа. Зааж өгдөг. За үүнийг юу гэх вэ? Үйлдэл гэж тодорхойлдог байна. За тэгвэл шилжилтийн загвар гэсэн ойлголт байдаг байна. Шилжилтийн загвар. За шилжилтийн загвар болохоор зэрэг юу байх вэ гэхээр үйлдэл бүр юу хийдэг талаарх тодорхойлтыг дүрсэлдэг. За тодорхой нэг үйлдэлийг хийгээд зангилааг өргөдөх шилжилтийн загвар нь бол шилжилтийн загвар гэсэн нэр томьёогоор нэрлэгддэг байна. За тэгвэл дараа нь юу байх вэ? Замын өртөг гэсэн ойлголт байна. За тэгэхээр зэрэг энэ зам бүрд хайлт хийж байгаа зам бүр дээр тоон зардлыг хуваарлдаг функц. За энэ функц бол замын өртөг гэж. Үүнийг замын өртөг гэж нэрлэдэг байна. Тэгэхээр хайлт хийнэ гэдэг чинь тодорхой хугацаа шаардна. За тэр хайлтанд тодорхой хэмжээний зардал гарна. Тэр гарсан зардлуудыг хуваарлаж байгаа функц бол замын өртөг болдог байна. За шийдэл ямар нэгэн хайлт хийж байгаа юм тодорхой хэмжээний шийдэл гарна тийм ээ. За энэ бол эхлэх цэгээс зорилгын цэг рүү чиглэсэн үйлдэлийн дараалал бол шийдэл байна. Тэгэхээр тэр олон замууд байдаг гэсэн тийм үү. Тэгэхээр аль зам нь яг магадгүй бүгдээрээ шийдэл нь олно. Гэхдээ тэр олон шийдлүүд бол тэр олон шийдлүүдээс хамгийн бага өртөгтэй хамгийн хурдан очих замыг бол шийдэл. Тэр шийдлийг авснаар бид нэр хайлтын асуудлаа шийдэж гин гэж үздэг байна шүү дээ тийм үү. За тэгвэл оновчтой шийдэл гэсэн ойлголт энд гарч ирэх гэдэг. Тэгэхээр аль зам нь оновчтой бэ гэдэг.
Тэгэхээр хэрэг шийдэл нь бүх шийдлүүдийн донд хамгийн бага өртөгтэй боловч өртөгтэй бөгөөд хамгийн бага өртөгтэй. Ер нь хамгийн гол нь бага өртөгтэй. Тэгээ хурдан шийдэгч байх юм бол энэ бол яг оновчтой шийдэл болдог. За ийм одоо ойлголтууд байдаг юм. Тэгэхээр та бүхэн бид нэр одоо яг хайлтын алгоритмуудыг ашиглахдаа за эдгээр одоо ойлголтуудыг зайлшгүй яаж байгаа мэдчих шаардлагатай байдаг байна. За тэгвэл хэмэл оюуны одоо хайлтад ямар стратегиуд байж болох вэ? За тодорхой хэмжээний стратеги баримталж оновчтой шийдлийг олно шүү дээ бид нар тийм ээ. За тэгэхээр зэрэг хайлтын стратегиудыг одоо ийм дөрвөн одоо шалгуур үзүүлэлтээр үнэлж болдог байна. Тэгэхээр нөгөө оновчтой шийдэл олохын тулд бид нэр шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж аль шийдэл нь оновчтой вэ? Аль зам нь оновчтой байсан бэ гэсэн оновчтой шийдлийг олж олох юм бол тэр оновчтой шийдлэр асуудал шийдэж болно гэсэн үг байна шүү дээ тийм үү? За тэгвэл энд completeness буюу төгсгөлөг байдал тийм ээ. За энэ төгсгөлөг байдал нь болохоор зэрэг энэ стратегийн шийдлийг баталгаатай олох уу гэсэн асуулт гарч ирнэ дээ тийм үү? За хэрвээ энэ одоо төгсгөлөг байдал нь одоо энийг үзүүлэх энийг олох шаардлагатай байгаа бол хайлтын алгоритм санамсаргүй оролтонд дор хаяж ямар нэгэн шийдэл байгаа тохиолдолд шийдлийг буцааж өгөх баталгаа өгсөн тохиолдолд бүрэн гүйцэтгэж хэлдэг. Одоо төгсгөлөг байна энэ стратеги нь одоо төгсгөлгөө гэж тодорхойлж өгнө шүү дээ тийм үү? За тэгэхээр зэрэг тэр үйлбэрээ эргээд санаатай юу гэд ярьчих вэ? Тэгэхээр зэрэг нөгөө одоо төгсгөлөг энэ хайлт хийж байгаа алгоритм нь одоо яг санамсаргүй оролтонд дор хаяж ямар нэгэн шийдэл байгаа. Аль одоо оролтон дээр нь шийдэл байгаа тохиолдолд энэ ямар нэг асуудлыг шийднэ гэсэн баталгаа өгсөн тохиолдолд энэ яг төгсгөлөг стратеги гэж үзэх нь байна. За тэгвэл цаг хугацааны хүндрэл шийд олохдоо хэр удах вэ гэж юм тийм үү? Хэр удах вэ? За тэгвэл үүний шийдлийг олохын тулд яг хэр удаан хугацаа шаардлагадах вэ гэдгийг шийдлийг олохын тулд хэр хугацаа шаардах вэ гэдгийг тодорхойлно гэсэн үг тийм ээ. За хугацааны хүндрэл гэхээр зэрэг алгоритм даалгавраа биелүүлэх хугацааны хэмжүүр гэж ойлгож байна. Хэдийн хугацаанд энийг одоо гүйцэтгээд шийдлийг гаргаж ирэх вэ гэж тийм үү? За энийг болохоор зэрэг зарцуулж байгаа хугацаанаас нь хамаарат хугацааны хувьд хүндрэл гарч ийнэ уу гэдгийг харж авч үзнэ гэсэн үг байна тийм ээ. За тэгвэл санах хонь хүндрэл гэсэн ойлголт байна. За тэгэхээр зэрэг хайлт хийхин тулд маш олон датануудаар өгөгдлийн тийм үү. Тэгэхээр зэрэг дата болгон руу хандхаар зэрэг яг санах хой шаардна. Тэгэхээр хайлтыг гүйцэтгэхдээ хэр хэмжээний санах хойг хэрэгж байна вэ гэдгийг бас авч үзэх хэрэгтэй. Тэгэхээр энэ нөгөө асуудлын төвөгтэй байдал гэж үздэг. Санах хой хүрэлцэхгүй бол бид нэр хайлтыг бүрэн гүйцэтгэж чадахгүй. Тийм учраас санах хой хүндрэл одоо нэлийн төвөгтэй асуудлын тоонд авч үздэг. Тэгэхээр хайлтын явцад аль цэгдээр шаардлагадах одоо хамгийн их мэдээлэл хадгалах зай бол санах хой хүндрэл гэж тодорхойлогддог байна. Санах хой хүндрэлээр тодорхойлогддог байна шүү. За тэгвэл оновчтой байдал. За тэгвэл асуудал хэрхэн хэдэн шийдэл байвал хамгийн чанартай шийдийг нь олж чадж гин үү гэдэг дээр асуудал дэвшүүлнэ гэсэн үг. Энэ дээр авч үзнэ гэсэн үг байна тийм үү. Тэгэхээр алгоритм нь одоо нэгээс олон оршин тогтнох үед хамгийн сайн шийдлийг олж чадах уу? Одоо олон алгоритм байвал хамгийн сайн шийдлийг олох уу? Хэрвээ алгоритмд олсон шийдэл нь одоо бусад бүх шийдлүүдийн дотроос хамгийн сайн шийдэл өөрөөр хэлбэл нөгөө замын хувьд тийм ээ хамгийн бага зардалтай гэсэн юм уу? Зардалтай ийм шийдэл байх баталгаатай бол одоо ийм шийдлийг юу гэж нэрлэнэ гэсэн. Оновчтой шийдэл гэж нэрлэнэ. За энийг түрүүн бас тодорхойлсон тийм ээ. За ингэж нэрлэдэг байна. За тэгэхээр зэрэг бид нар дараагийн слайдн дээр нэг хөрснөгт үзүүлэх гээд байгаа. Тэрэн дээр юу байх вэ гэхээр зэрэг хугацаа болон санах хүндрэл нь юугаар хэмжигдэх вэ гэхээр за энэ branching factor буюу хайлтын модны максимум фактор. За энэ нэг зангилаанаас гарах максимум зангилааны тоог
уг модны фактор гэж нэрлэнэ. За D гэдэг нь болохоор зэрэг шийдийн орших гүн. Ямар гүнд энэ шийд орших вэ? За M гэхээр зэрэг яг хайлтын орон зайн максимум гүн байдаг байна. За тэгвэл бид нэр өнөөдрийн хичээлээр за ийм олон одоо хайлтын стратегиудыг судлах юм. За энэ судлах стратегиуд нь бүгд нь одоо нэгдүгээр баган дээр бол нөгөө шалгуур үзүүлэлтүүдээ бүгдийг бичсэн байна, тийм ээ? Шалгуур үзүүлэлтүүдийг бичсэн. За тэгээд ард нь болохоор зэрэг тэр шалгуур үзүүлэлт бүр дээр энэ хайлтын одоо стратегиуд аль стратегиуд нь ямар хэмжээний хөвөндрөл үүсэх вэ гэдгийг эндээс харуулж энэ хүснэгтэр тодорхойлж өгсөн байна. За тэгээд BFS, UCF гэдэг ингээд маш олон юунод байгаа. За жишээлх юм бол яг гүнээр хайх гэсэн DFS буюу Deep Force Search гэсэн одоо энэ юу байгаа? Стратеги байгаа. Энэ стратегиэр болохоор хугацааны хөндрөл бол хайлтын модны максимум факторыг шийдлийн орших гүний зэрэг дэвшүүлсэнтэй тэнцэх хэмжээний яг хүндрэл үүснэ. За санахаа хүндрэл нь болохоор зэрэг одоо саяын тэр нөгөө хайлтын модны максимум факторыг хайлтын орон зайн максимум гүнээр үржүүлсэнтэй тэнцвэрс тийм хэмжээний санахаа одоо хүндрэл үүсгэдэг. За оновчтой байдал байдсан өгч үгүй гэж чинь бүрэн бүтэн байдал нь байдаг юм баталгаа гаргаж өгд юм үгүй. За ингээд энэ юунууд нь яг стратеги болгон дээр ийм шин чанарууд байдаг гэдгийг энэ дээр яг шалгуур үзүүлэлтээр нь харуулсан байна. За эдгээрийг одоо бид нэр үнэхээр тийм байх уу юу гэдгийг нь дараагийн дараагийн лекцийн хэсгүүд тийм ээ. Одоо бидний энэ лекц 3 хэсэгтэй гэсэн шүү дээ. Тэгэхээр лекцийн хэсгүүд болгон дээр дараалуулаад тайлбарлаад аль нь нөгөө мэдээлэлтэй алгоритмд ордын тий мэдээлэлтэй хайлтанд ордын аль арга нь мэдээлэлгүй хайлт байдгийг ингээд тэр болгоны бүгднийг цааш нь бид нэр дэлгэрүүлээд танилцуулах болно. За тэгвэл хамгийн ихний одоо модоор хайгч алгоритм гэж юу вэ? За тэгвэл энэ одоо модоор хайх алгоритмын гол санаа нь юу юм бэ гэхээр зэрэг тухайн төлөвөөс операторуудаа ашиглан шинээр төлөвүүд бий болгож өргөдөх процесс. Энэ процессыг модыг өргөдөх буюу expanding гэж нэрлэдэг байна. За тэгээд ер нь бол амжилттай тоглож болох ихэнх програмууд нь хайлтан суурилсан байдаг түрүү ярьсан тийм ээ. За бусад төрлийн хэмэл оюун ухааны асуудлууд ч мөн хайлтаар амжилттай шийдвэрлэж байдаг гэж бид нэр лекцийн эхэнд яригдсан. Тэгэхээр хайлт нь бараг цаавдгаараа их оч холбогдолтой оновчлын асуудал нэг ёсондоо дотоод хайлт болдог байна. Тэгэхээр эндээс одоо энэ хайлтын мод нь буюу search tree гэсэн байна тийм ээ гэсэн ойлголт гарч ирдэг. Search tree. Тэгэхээр зэрэг хүн ч гэсэн яг асуудлыг шийдэхдээ ийм хайлтын мод ашиглан сэтгэдэг гэж үзэж байна. Тухайн төлөвөөс салбарлсан төлөвүүдээс аль төлөвийг эхэлж өргөдөхийг сонгох процессыг хайлтын стратеги гэж нэрлэдэг байна. За, модоор хайх алгоритмын функцэнд бичсэн байна. За, энэ чинь Python дээр бичсэн байгааг та бүхэн харж байгаа бах тийм ээ. За, тэгэхээр энд нөгөө функц модоор хайхсан tree search гэсэн юу яах вэ? Функц зарласан байна. За, тэгээд энэ дотор функцийн аргументууд нь болохоор зэрэг параметрууд нь problem and fringe гэсэн юм хоёр хувьсгчийг авж байна. За тэгээд энэ дээр юу хийж байгаа вэ гэхээр зэрэг энэ node гэсэн яг хувьсгч хэрэглэгдээд энэ тийм үү. За тэр fringe append гэдэг юун дээр за би энэ юугаа ашиглая. Юун дээр аачлаараа энэ дээр pointer ашиглая. За энэ функц зарлж өгч чинь тийм үү. За функцийн дотор юу хийх ёстой вэ гэхээр зэрэг хийх үйлдэлийг зааж өгсөн байна. Тэгэхээр зорилгоо олохын тулд асуудлын залгамж шалгааг хайж олно. За fringe гэдэг аргумент нь болохоор хоосон дараалал байх ёстой гэдэг. За тэгвэл энэ хоосон дараалал дотор бид нэр яг проблемуудыг ингээд орж өгч байна. За node гэсэн юу байх вэ гэхээр класс
энэ классыг өмнө нь тодорхойлсон гэсэн үг. Тэгэхээр энэ классыг ашиглаад энэ энэ асуудлуудыг French гэсэн дараал дотор оруулж өгч байгаа. За тэгээд энэ дээр энэ зангилаан дээр энэ дээр ямар нэгэн энэ асуудлыг нь тодорхойлоод өгсөн шүү тийм үү? Энэ орж өгсөн одоо тодорхойлсон асуудлыг нэгээр нode гэдэгт хадгалж өгöd. За тэгээд тэндээс хэрвээ проблем нь нөгөө хүрх ёстой зорилгодоо хүрсэн байна уу юу гэдгийг шалгаж байна тийм үү? За хүрсэн байвал зорилгодоо хүрсэн байвал яг аль зангилаан дээрх очиход тэр зорилго биелж ийнэ гэдгийг олоод олсон зангилааныхаа утгыг үндсэн функц руу буцааж байна. За тэгээд үүний дараа нөгөө extend гэсэн expand хийдэг үйлдэлүүдийг хоосон дараалал дахин одоо өргөтгөөд not expand гэсэн асуудлуудыг дахиад нэмж оруулж өгч гэнэ гэсэн байна. За тэгээд тэндээс нэмж оруулсан зангилаагаа бас үндсэн функц руу буцааж байна. За энэ кодын бүрэн код нь юун дээр байгаа вэ гэхээр нөгөө профессор Золзиягийн хэмэд оюун ба машин сургалт гэсэн сургагчиг байгаа. Тэгээд тэр сургагчиг дээр бүрэн хэмжээгээр програмын код нь байгаа. Тэгэхээр тэр кодыг та бүхэн үзээд тэрийг юун дээрээ адил шил дээрээ шивж үзээд үр дүнгийн шалгаж үзэж болно шүү. Ер нь бол ингэж сануулж хэлэхэд лекцийн хичээл дээр өгж байгаа кодуудыг бүгдийг та бүхэн өөрөө нөгөө адил шил дээрээ Python-гийн интерпретатор дээр хуулж тавьж хагаад кодуудыг ажиллуулад үр дүнгийг үзээд яваарэ. Тэгжээж бид нэр ойлгох шүү. Тэрнээс биш энэ зүгээр нэг ярьцсан ямиг сонсоод өнгөрөх юм бол зүгээр чихний хажуугаар өнгөрөөл явна гэсэн үг. Тийм учраас энэ дээр байгаа жишээнүүдийг бүгднийг ерөнхийд нь бол хийж туршиж үзээрэй гэж зөвлөх байна. Ер нь нэгдүгээр лекцээс эхлээд бид нэр юу явж байгаа штэ. Хэмэд оюуны талаар ойлголт өгөөл, жишээ өгөөл, жишээ бодлогуудыг өгөөд явж байгаа штэ. Тэр өгж байгаа бодлогууд жишээнүүдийг ерөнхийд нь бол шивж үзээд үр дүнгийг хараад явах хэрэгтэй. Тэгжээж бид нэр лабораторийн ажил дээрээ юмаа хийж үзнэ л гэсэн үг. За мод өгөгдлийн бүтц. Мод нь ер нь бол зангилаанууд ба холбооноос тогтдог холбоосоос тогтдог. Ямар нэгэн мод зангилаанууд ба холбоосоос тогтно. За заримдаа зангилааг орой холбоосыг ирмэг гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ нэрсийг бол яг үхээр юунд ашигладаг? Граф нөгөө өгдлийг дүрсэлдэг граф хэлбэрийн дүрслэлд илүү түгээмэл хэрэглэдэг. Ингэж нэрлэдэг. Зангилааны орой болон ирмэг гэж нэрлэдэг байна. За тэгэхээр мод өгдлийн бүтц нь болохоор зэрэг эцэг зангилаатай үйлдэл, төлөв байдал, за тэгээ гүн, өртөг гэсэн мэдээллүүдийг агуулж идэг байна. За энэ зурган дээр байна За энэ зангилаа. За энэ дэш бол parent эцэг зангилаа байна. За тэгээд энэ дээр ямар нэгэн үйлдэл хийгээд энэ үйлдэлийн дараа бол энэ үйлдэл дээр өөр дээр нь энэ зангилаан дээр өөр дээр нь гүн гэж байна. Гүн гэсэн ойлголт. За тэгээд энэ жин болохоор өртөг. Ямар өртөгтэй байх вэ гэсэн энэ зангилааг ингэж тусаж харуулдаг байна. За эдгээр мэдээллүүд нь зангилаа болгон дээр барилдаг гэсэн үг байна шүү дээ. Агуулдаг гэсэн үг. За тэгэхээр энэ зангилааны эцэг хүү гүн замын зардал гэх зэргийг замын зардал нь чи гэж байна тийм ээ. Зэрэг агуулсан ийм өгдлийн бүтц гэдэг байна. За тэгээд төлөвд бол эцэг хүү гүн гэж байхгүй. Төлөв дээр энэ төлөв дээр бол тийм ээ. За энэ төлөв гэсэн үг шүү дээ тийм үү. За тэгээд expand гэдэг функц бол successor функцийг ашиглан төрөл бүрийн төлөвлөлтөд харгалзах шин зангилаануудыг үүсгэдэг. Тэгээд өргөжлөлтөөр хүлээгдэж байгаа зангилаануудын олонлогийг fringe эсвэл frontier гэж нэрлэдэг байна. За хайлтын процедур нь анхны төлөвөөсөө эхлээд дундын төлөвлөлтөөр дамжаад эцсийн төлөв хүртэл дандаа хайлт хийнэ гэсэн үг. За жишээлх юм бол энд puzzle байна энэ puzzle. За энэ puzzle-ыг шийдвэрлэхэд эвлүүлэхэд за энэ болохоор анхны төлөв нь шийдвэрлэгдээгүй ийм puzzle-ийн жишээ байх нь энэ puzzle. За энд асуудлыг хэрхэн зөв шийдвэрлэхийг загварчилснаар хайлт хэрэгждэг.
За хайлтыг ашиглахын тулд яг уу төлөвд болон зорилгыг зааж өгөх ёстой. Тэгэхээр бидний зорилго бол анхны төлөв байдлаас зорилгын төлөв хүрэх дараасан үйлдэлүүдийг төлөвлөх явдал. За хайлтын алгоритм нь өмнө нь авч үзсэн төлөвөө дахин авч үзэхээс зайлсхийх ёстой. Тэгэхээр дахин давтаж шалахгүй гэсэн үг байна шүү дээ, тийм үү? За тэгвэл төлөвлөнө гэсэн тийм ээ. Тэгэхээр төлөвүүдийг одоо яг уу давхардуулан дахин одоо үзснээр дахин шалгаад авах юм бол мэдээж яг уу хайлт маш удаан болно. За үүнээс гаднаас давхардыг шалгахгүй бол шогмон асуудалч одоо бүр экспоненциал хэлбэрээр бүр өсчих болно. Тэгэхээр хамгийн гол нь болохоор давхардсан тийм ээ давтагдсан тийм одоо давталтын одоо зам үүсэхгүй байх нь чухал байдаг. За тэгэхээр өргөдөхөөр хүлээгдэж байгаа зангилаануудын олонлогийг fringe эсвэл frontier гэж нэрлэдэг гэж түрүүн тайлбарласан. Тэгэхээр хайлтын стратеги нь дараагийн өргөдөх зангилааг сонгодог. За fringe зангилаануудын олонлогийг дараалал байдлаар тийм ээ дараалал байдлаар төвсөлдөг. Дараалал гэж бид нэр өмнөх лекцэн дээр яригдсан байгаа. За үүний тулд энэ функцүүд байх шаардлагатай. За өгөгдсөн элементүүдтэй дарааллыг үүсгэх. За дараалал хоосон үед үнэн утга буцаах empty функц. За дарааллын ихэнд байрлах элементийг салган авч буцаах remove гэсэн функц. За энэ элементүүдийг дараалалд нэмэх queen fn гэсэн одоо энэ функцүүд байх шаардлагатай байна. За энэ функцүүдийн тасамжтайгаар одоо энэ фазыг бид нэр явах хэрэгтэй. Фазлар асуудлыг шийдэх боломжтой байна. За тэгээд хайлтын алгоритмын дараагийн нэг алгоритмын нэр нь граф хайлт. Граф хайлт гэж байдаг. За граф хайлт нь болохоор зэрэг бид нэр түрүүн хайлтын тодорхойлтыг өмнө ярьсан те. Тодорхой зорилгод нийцсэн шийдлийг олохын тулд боломж шийдлүүдийг судлах үйл явц гэж хайлтыг тодорхойлсон шүү дээ. Тэгэхээр граф хайлт нь болохоор зэрэг зам эсвэл шийдлийг олохын тулд графикийн зангилаа ба ирмэгийг судлах үйл явцыг багтаана гэсэн үг байна. За граф дээр оройнод, зангилаанууд буюу оройнод. За энэ жишээлбэл систем доторх байгууллагууд эсвэл элементүүдийг төлөөлнө. Жишээлбэл газрын зураг дээрх хотууд, за нийгмийн сүлжээнд хүмүүс, веб хуудас бол яг уу зангилаанууд байх нь. За ирэмгүүд буюу холболт. Зангилаа хоорондын харилцаа холболтыг яг уу ирэмгүүд төлөөлдөг байна. За энэ дотор хот хоорондын зам байж болно. За гипер холбоос байж болно, тийм ээ. За communication нөхөрлөл буюу communication тэ энэ бол ирэмг буюу холболтыг төлөөлнө. За тэгээд чиглүүлээгүй гэсэн ирэмгүүд ээж болдог. За чиглүүлээгүй ирэмгүүд нь чиглэсэн эсвэл чиглүүлээгүй байж болно. Өөрөөр хэлбэл хоёр талын харилцаатай байж болно, эсвэл нэг талын харилцаатай ийм ирэмгүүд ээж болно. За мөн үүнээс гадна нөгөө ирэмгүүд бол жинтэй байж болно, жингүүч байж болно. Жингүү байж болдог. Тэгээд ирэмгүүд нь харилцааны өртөг, жинтэй жингүү гэхээр харилцааны өртөг, зай, хүч чадлыг илэрхийлэх жинтэй байж болно л гэсэн үг байна. За тэгвэл график нь харилцсан уялд яг график ашиглах вэ? Тэгэхээр харилцсан уялдаатай объект харилцааг хамарсан урган хүрээний асуудлыг загварчлах маш энгийн бөгөөд олон талын арга байдаг байна. За эдгээр нь системийн холболт, урсгал болон бусад шин чанарыг шинжлэх боломж олгодог бүтцийг гаргаж өгдөг байна. За тэгээд графикийн гол алгоритмд нь юу байх вэ гэхээр бидний одоо авч үзэх BFS, DFS, UCS, A-star гэсэн одоо энэ алгоритмуудыг би авч үзэх нь. Энэ бол хайлтын алгоритм тийм ээ. За энэ график хайлтанд түгээмэл хэрэглэгддэг. Графикийн бүтцтэй ажиллахад зориулагдсан ийм алгоритм байдаг байна.
За тэгээ энэ одоо юунуудын талаар хайлтын алгоритмуудын талаар дараагийн слайдуудад яг хэсгүүдэд дэлгэрэнгүй тайлбарлах болно. За граф хайлтын үндсэн санаалгахаар зэрэг нөгөө граф хайлт гэдэг нь графын холболтон дээр үндэслэн дарааллын графын орой ба ирмэг дээр очиж үзэх алгоритм хэсэг юм байх нь. За граф нь холбоосоор холбогдсон боловч давталт хийх боломжтой ба зангилаа нь олон хэсэг хийж болох нь. За шууд одоо чиглүүлээгүй холбоосыг урагш хойш чиглүүлсэн холбоогоор сольж замыг одоо яг нөгөө давтсан байхаас зайлсхийх хэрэгтэй байдаг. За эсвэл зочилсон зангилааг хянах замаар энийг яг хэрэгжүүлж болдог байна. Өөрөөр хэлбэл хоёр төрлийн граф буюу чиглэлтэй чиглэлгүй холбоостой граф гэж байдаг тийм ээ. За тэгээ графын хайлтын асуудлуудыг модны хайлтын асуудал болгон бас хувиргаж болно. Тэгэхээр зэрэг одоо энэ чиглэлтэй чиглэлгүй холбоостой график дээр байж болох асуудлууд нь болохоор зэрэг нөгөө хайлт хийхдээ зочилсон зангилаагаа хянах замаар одоо хайлтыг үргэлжлүүлдэг. Тэгвэл тэр циклцэн одоо давталттай байхаас яг зайлсхийх шаардлагатай байдаг. За граф хайлтаар бол ирмэгүүдэд дээд тал нь нэг удаа зочлох бөгөөд бүх ирмэгт зочлохгүй гэдгийг бас мартахгүй байх хэрэгтэй. За граф нь одоо хоёр бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх өгдийн төрөл үүнд оройнууд буюу зангилаануудын олонлог. За ирмэг гэж нэрлэгддэг юу одоо хаалтан дотор юу таслал V гэсэн хэлбэрийн хосын ирмэгтэй олонлог байна. За юу V гэсэн хос хэлбэр нь юу оройгоос V орой хүртэх ирмэг байгааг харуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр энийг утга байна гэсэн үг байна шүү тийм үү? За тэгэхээр ирмэгүүд нь чин, үн, өртөг гэсэн мэдээллийг агуулсан байж болдог. За тэгэхээр зэрэг график бодит амьдрал дээр олон програмд ашигладаг. За сүлжээг дүрслэхэд хэрэгэлдэг. Сүлжээнд одоо хот доторх замууд эсвэл утасны сүлжээ түнчлэн нөгөө хэлхээний сүлжээ ч бас байж болдог. Тэгэхээр графуудыг одоо жишээлбэл LinkedIn, Facebook гэх мэт одоо нийгмийн сүлжээнд бас ашигладаг. Граф төслийг сонгох тохиолдол нь тухайн асуудлаас хамаардаг. Энэ үйл ажиллагааны төрөл ашиглахад хялбар байдлаас яг бүрэн хамаардаг байна. За тэгээд доорх хоёр одоо графын хамгийн одоо түгээмэл хэрэглэгдэх төрсөл нэг нь хажуугийн матрис, нөгөө нь хажуугийн жагсаалт. За хажуугийн матрис нь хоёр хэмжээс квадрат массив байдаг. За мөр ба багны тоо граф дээрх оройн тоо юм. За элементийн утганд жишээлбэл AEG1 бол E-р холбоогоос G-р холбоо руу холбосон ирмэг байгааг харуулна гэсэн үг. За хажуугийн матрицыг жинсэн график дүрслэхэд ашигладаг. Жишээлх юм бол хэрвээ AEG-W бол E-р холбоо оройгоос G-р орой хүртэх W-жинтэй ирмэг байна гэсэн утгатай байх нь шүү. За хажуугийн жагсаалтанд холбоос жагсаалтын массивыг ашигладаг. За массивын хэмжээ нь оройн тоотой тэнцүү. Оролтын массив I нь юу гэсэн үг хэрэг AI гэсэн тийм үү? I дугаар оройтой залгай оройнуудыг холбосон жагсаалтыг илэрхийлдэг байна. За энэхүү дүрслэлийг жинсэн график илэрхийлэхэд ашиглаж болдог. Ирмгийн жинг холбоос жагсаалтын зангилаанд хадгалах боломжтой байна. За тэгээд хиймэл оюуны хайлтын алгоритм энэ төрлүүдийг энэ чи диаграмаар харуулсан байна. За хайлтын алгоритм гэдэг энэ дотор мэдээлэлгүй хайлт, мэдээлэлтэй хайлт. За мэдээлэлгүй хайлтын дотор энэ гурван одоо эхнийх нь болохоор зэрэг гүний хайлт, дараагийнх нь болохоор зэрэг өргөний хайлт гэж нэрлэдэг. За тэрний дараагийнх нь болохоор зэрэг өртгөөр хайх хайлт гэж нэрлэдэг байна. За тэгээд энэ гридийн хайлт A-од тийм ээ? A-од хайлт гэж нэрлэдэг. За тэгээд графын хайлт
гэсэн ийм хайлтуудад яг уу. Тэгэхээр мэдээлэлтэй хайлтанд grid од тэг граф гэсэн хайлтууд багтдаг. Мэдээлэлгүй хайлтад нь болохоор зэрэг нөгөө гүний хайлт, өргөний хайлт, өртгөөр хайх хайлтууд нь багтдаг байна. За тэгээд түрүүн тодорхойлсон тэгээ хайлтын алгоритмууд эхлийн төлөвөөс зорилгын төлөв хүртэх зам эсвэл шийдлийг олохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд зориулагдсан одоо хэмэл оюуны суурь болдог. За эдгээр алгоритмуудыг одоо мэдээлэлтэй мэдээлэл өгж хуваагаад байгаа саяын дээр харууллаа тийм ээ. За мэдээлэлгүй хайлтын алгоритм болохоор зэрэг юу байд юм бэ гэхээр асуудлыг тодорхойлолтоос өөр зорилтод төлөвийн талаарх нэмэлт мэдээлэлгүй байдаг. Тодорхойлолт нөгөө зорилтод төлөвийн талаар нэмэлт мэдээлэл авахгүй зөвхөн л тодорхойлолт нь л байдаг гэсэн үг хана шүү дээ юм. Тэд байгаа олох хүртлээр хайлтын орон зайг сохроор судлаад ийм ч хийж магадгүй, тийм ч хийж магадгүй гэдэг сохроор тэр хайлтын орон зайгаа судалдаг байна. За тэгээд бид нэр лекцийн дараагийн одоо лекцийн бичлэг хүртэл ингээд эхний хэсгийг ингээд дуусгаж байна. Дараагийн лекц слайдыг дараагийн бичлэгээр үргэлжлүүлээд тайлбарлаад явах болно. За дараагийн лекц хүртэл түр баяртай.